Урлаг соёлын их ундраг хааш нь урсан юм. Амархан сайн байцгаана өрхөн сонсогчдоо. Урлаг соёлын их ундраг хааш нурсан бэ? Манай шүүмж нэвтрүүлэг маань эхэлж байна. За өнөөдөр манай нэвтрүүлэг танхимд нийслэлийн Улаанбаатар чуулгын дуучин, Монгол улсын гавьяач жүжигчин Ган Зориг уран бүтээлч маань оролцож байна. Мэдээж одоо нийтийн зохиолын дуучдын одоо нэгэн том төлөөлөгч учраас энэ салбарт ажиллаж амьдарч байгаа, уран бүтээлээ төөрөж байгаа энэ одоо хүмүүсийн жаргал зовлонгийн тухай яриа бол битүүрийн ярианы сэдэв байх гэж ингэж бодож байна. Ер нь бол өөрөө нийтийн дуучин дууны одоо уран бүтээлч гэж хэлүүлэх дуртай юу, зохиолын дуучин гэж хэлүүлэх дуртай юу? Яагаад манад ингээд энэ тал дээр нэг тийм олон янзаар хэлдэм дээ. Нийтийн дуу, нийтийн зохиолын дуу ч гэдэг заримдаа ч одоо бас уучраа олохгүй шүү дээ хүмүүс. Энд чи одоо ард түмэн яг энэ үгийг гаргаад байгаа юм бол бас биш шүү дээ. Ард түмэн ер нь дуучин л гэж хэлдэг байхгүй. Тэр өөрийн дуучинч байна уу? Зохиолын дуучинч байна уу? Тэр рок попч байна уу? Джаз ч байна уу? Дуучин л бол дуучин. Тэр жүжигчнийгч байсан л жүжигчин л гэж яар. Заавал одоо хошин урлагийнхан, энэ драмынхан гэж ярьдгүй шүү дээ. Ерөөсөө энэ урлагийн манай гишүүд өөрсдөө л энэ янз бүрийн одоо тодтголыг гаргаж ирж байгаа. Тэгэхээр зэрэг энэ бол одоо цаанаа л одоо нэг бас янз бүрийн байдлын хүний сэтгэл санаанаас л гарч байгаа. Амбицууд байна уу те? Тий. Тэгэл одоо хүн болгон адилгүй, хөлөг болгон жороогүй гэж байдаг шиг л энэ урлаг дотор ч тэгэл сайн муу, сайхан муухай олон л хүн амьдарч л бүгд л нэг тогооноос хоолоо олж идэх гээл бүгдөө л одоо тэгэл амьдрахын төлөө л хүн нэг насанд л амьдрын. Тэгтээ одоо сайн сайхан амьдрахыг хүсэхгүй хүн байхгүй шүү дээ бүгд. Тэгэл бүгд л нэг л юмны төлөө явж байгаа. Гэхдээ тэр дотроо одоо нэг тогооноос хоол идж байгаа мөртлөөсөө л нэгээ бас янзаар хэлэх, янзаар ярих ямар зөндөл асуудлууд байна. Тийм байдлаас л энэ янз бүрийн тодтголууд өгөөд тэр нь ч юм уу энэ ч сайн тийм ийм юмнууд гарч байгаа. Ард түмэн бол ерөнхийдөө бид нарыг яг нэг нүрээрээ нэг зангаараа хүлээж авдаг гэдгийг л одоо уран бүтээлчдтэй нэгдүгээрт хэлмээр байгаа. Тэр зэрэг уран бүтээлч хүн заавал одоо энэ сайн дуулдаг, энэ муу дуулдаг гэх юм байх. Бүгд л өөрийнхөө өнгөөр л дуулдаг. Тэр хүний хоолоогоор, миний хоолоогоор тэр хэн нэгэн дуулахгүй шүү дээ. Ган Зориг өнөөдөр өөрийнхөө хоолоогоор л дуул. Өөрийнхөө уран бүтээлийг л хий. Тэр хэнд ч хамаагүй. Нөгөө уран бүтээлчийнхаа дууг л одоо булааж аваад дуулждгүй юм бол би өөртөө ч яг санал нэг байна л да. Дуучин л бол дуучин. Тэр дотроо мэдээж харин энэ чадварлаг дуучин уу? Энэ харин дуучин мөн үү биш үү гэдэг энэ асуудал дээр л харин гол одоо гогцоо байгаа гэж бодож байна л да. Энийг бол бид нар бие бинийгээ тэр тийм эний юм гэж хэлэхээс наа ерөөсөө л гол шүүгч ард түмэн байдаг. Яаж одоо тэгээд ард түмнэр шүүлгүүлэх үү? Ямар маягаар хэдийн хугацаанд шүүдийн? Одоо үе чинь одоо зах зээлийн үе нэг бодлын их амар л да. Хүн өөрийгөө би дуучаангээ бодчихл юм бол өнөөдөр одоо би мөнгөө төлөөд би студид очиж бичүүлчих чинь, би клип хийлгэж болж чинь, би телевизээр явуулчих болж чинь, радиод өгчих болж чинь. Тэгээд тоглолтож хийсэн болж чинь л да. Гэтэ энэ жинхэнэ чадварлаг дуучин мөн үгүй юу? Энэ одоо энэ тайзан дээр дуулах хэрэгтэй юугүй юу гэдэг энэ асуудал бол өөрийн чинь хувьд за явах ард түмэн шийдэг гэж байсан дээрүү. Эсвэл энд ямар нэгэн бас дистра журам байх ёстой гэж боддгоо. Ер нь нэг тийм юм боддгоо байсан юм аа. Одоо яг сүүлийн үед бол бодхоос бас аргагүй болчиход байна. Өнөөдөр одоо сая ярьлаа шүү дээ. Дурын нэг хүн би өөрийгөө дуулж чадчих гэж бодчих юм бол студид дээр очиод нэг дуу мөнгөтэй болвол тий зарим найрагчид хангалттай мөнгөний өгчөд гоё шүлэг гараал ирнэ. Хангалттай мөнгөний өгөхөд бас сайхан аялалгуу зохиогдоолох нь. Тэр сайхан дууг өөрөө студид дээр бичүүлэхэд ч одоо энэ техник хөгжсөн. Ямар ч дуучин ямар ч сайхан болгож болж байгаа байхгүй. Энэ бол асар их хортой. Энэ бол одоо тэр хүний нэг ясандаа бас амьдралыг ч баллаж байгаа. Харин тэгэхээр энийг нэг тийм зохицуулах хэрэгтэй байна шүү дээ. Тэр хүний их ч эртхэн өөр замаа тийм ээ, өөр зориулсан замаа олох хэрэгтэй байна. Өөрийнх нь одоо бас хийж чадах нэг ажил тэр хүнд байж л байгаа шүү дээ. Гэвч заавал тэрийг дуудуулах га тэнд тэгж зовж зүдэрч тэр ард түмний нүүрэн дээр гарчхаад тэнд одоо сүлийн үе ярьдгаар ам барьдаг ч юм уу тийм ээ. Дууга дуулж чадахгүй эсвэл бол хоолаам солонгороод одоо бүр хачин байдалд ороод нэг их аймар мундаг цоллуулж гарчхаад тэгээд хэцүү байдалтай буух урлагийн уран бүтээлчгэнд хамгийн аимшигтай хэцүү гэж би боддог. Энэ дээр л харин асуулт байгаа даа. Энийг ард түмэн шийдээ, цаг хугацаа шийдээд энэ тэртээ зах зээлийн чамаар өөрөө ингээд тайзнаас буунаа гэхүү. Эсвэл үгүй энд нэг мэрэгжлийн тийм ээ. Эсвэл одоо зохих албаны
ийм шалгуур байх ёстой гэдэг хоёрын аль тал дээр нь өөрөө зогсох уу? Уг нь цаанаасаа зохицуулаг одоо энэ манай соёл урлагийн маш олон байгууллагууд байна шүү дээ. Энэ дотор чинь хяналт шалгалт одоо янз бүрийн юмнууд зөндөөл байгаа. Энэ урлагийн байгууллагуудад бас хяналт шалгалттай байгаад тэрийг бас нэг тийш нь болгох нь уран бүтээлчдээч аль талдаа сонсож байгаа дооч хин гиндээ үг нь хэрэгтэй юм байна. Тэгтэл ер нь одоо тэгээд яг өнөөдрийн байдлаар бол одоо тэгэл ард түмэн л одоо шүүгдээ гэл ингээл охоос өөр ямар ч аргагүй иймэрхүү байдалтай байна уу? Ер нь чанаргүй дуучид их байх юм уу? Зөндөө байна. Зөндөө байна уу? Одоо би одоо тэр ингээд муулаад тэгж хэлэх юм байхгүй. Тэгтэл одоо өөр хол өнгөрл ямар ч хэл байсан дуулаад л байгаа. Гэхдээ л одоо их сайхан цоллуулж гарчгаал тайзан дээр л хүний одоо тэр уран бүтээлч хүний тэр ямар цол хэлж явах юм? 3 минутанд л одоо дуучин гэдэг бол маш том цол шүү дээ. Аха. Тэр хүнийг одоо тийм дуу дуулдаг дуучин тэр гээд гаргаж ийн гэдэг бол тэгэхээр маш их эрхэм нандин зүйл байна. Энэ дээр хүртэл одоо яагаад хуучин шиг жишээлбэл одоо уран сайханч тийм ээ гэдэг нэрээрээ байсан ч юу яах вэ? Хэрвээ мэрэгжлийн биш юм бол нэг иймэрхүү төрлийн бас яриа манай сэтгүүл зүйдэрч бас байдаг юм аа. Сэтгүүлч биш вэ? Сэтгүүлч гэж хэллээ энэ төр гэдэг тийм ээ. За яг энэ бол салбарт өнөөдрийн байдлаар иймэрхүү заримдаа хөл толгой нь олдохгүй тийм ээ. Энэ жоохон замраа. Яг өнөөдөр бол одоо нийгмийн байдал нь ийм юм да одоо тэгэл. Хэрвээ өнөөдөр ингээд нэг үнэхээр авьяастай байглаас өгсөн нэг юм байгаад байна. Дуучин болох хүсэл эрмэлзэл нь байна. Ийм залуу одоо битүүрийн энэ яриаг сонсоод тэгээд ингээд одоо тайзан дээр гарах сонирхолтой байгаа бол ган зоригчхом яаж энэ тайзан дээр оч гэж ямар замаар оч гэж зөвлөх вэ? Ийм ажил ингээд хийчихэд ирээрээ энэ тайзан дээр одоо гараарай гэж ямар дистралыг зөвлөх үү? Одоо над руу бас ярьдгийн. Манай нутгаас ирлээч гэдэг юм уу? Би тэндээс ирлээ, эндээс ирлээ. Би дуучин болох гэсэн юм аа. Тан дээр очиж би таны дууг их сонсдог. Тан дээр очиж нэг шалгуулъя, дуулж үзүүлье барь тэрхэл ярьдгийн л да. Тэгтээ би багш биш учраас би бол нэг шалгаад байхгүй. Зүгээр за уулзъя, ажил дээр уулзъя яхахын төгөр итэргээд тэгээд уулзаад за миний дүү нэг 2 сайхан ардын дуу дуулаадах гэхээр зэрэг ерөөсөө нэг ч ардын дуу мэдээ. Ямар дуу мэдхээ тэгээд одоо яг энэ сүүлийн үеийн нөгөө нийтийн дуу гэж яриад байгаа. Одоо зүгээр яагаад заавал ардын дуу дуулах гэдэг байгаа зэрэг энэ бас нэг учир байна. Учир байна. Ямар учир байна? Энэ нийтийн дуу, зохиолын дуу, ардын дуу энэ юмыг дуулна гэдэг бол их үндэс нь заавал хүний нөгөө сэтгэл зүрх энэ цус бие махаар бүтээж байгаа учраас энд чинь тэр цаад Монгол хүнд заавал тэр нэг үндсэн юм байх хэрэгтэй. Ардын дуугаа сайхан дуулж иж, уртын дуугаа сайхан дуулж ижил одоо Монгол дуучин болох уу юу гэдэг нь дуучин болохгүй юм гэдэг. Би бол энэ дээр бол бацах зүгээр одоо нэг захын нэг одоо нэг дуучны зүгээр нэг фемер өдөршөнгөө явж байгаа дуу дагч дуулчаа тэгээд дуучин бол би өстө дуулчих гэдэг. Энэ бол бас. За ардын дуу дуулаад өглөө явах ба болж гин. Гэвэл хаашаа яв гэх үү? Ардын дуугаа дуулаад болж явах юм бол тэгэл одоо тэр шалгадаг газар байна, сургадаг сургууль байна. Суйсаар буюу одоо тэр мэрэгжлийн сургуулиар сурсан дээр үү? Өөр баг шиг залуучууд бол хөгжим бүжгийн сургууль ороо сурж болж. Сургууль соёлоо төгсчихсэн хүмүүс бол одоо соёл урлагийн их сургууль шалгуулаад орж болж. Одоо манай соёл урлагийн их сургууль ч гэсэн ер нь маш их шалгуураа өндөрсөж байгаа гэж хэлээ. Тэр бол маш их зөв санагдаж байгаа надад. Түүнээс одоо ерөөсө бараг л мөнгө төлсөнд бол хэм байсан ч гэл хамаагүй тэгэл сурдаг, төгсдөг тийм бас байсан. Тэгэхээр энэ жилээс бол ярьж байна лээ. Зөвхөн ардын дууны одоо танхим гэж ярьдгийг. Тэгэхэд л одоо ардын дуугаар зөвхөн 6хан хүүхд шалгаж авна гэж. Тийм үү. Чи одоо энэ чинь өмнө хэдэн жил бол бараг жилд 50-60-аараа төгслөө шүү дээ. Энэ олон төгссөн хүмүүс өнөөдөр бүгдээрээ энэ өөрийнхөө энэ сурсан мэрэгчлэрээ ажиллаж чадахгүй гэдэг нь ойлгомжтой. Тэгээд чухам тэд нар хайчт юм бэ. Тэгэл яах вэ одоо? Өөр ажил хийгээд явах уу? Анханаас л одоо нөгөө өөрийгөө л бас л олж чадахгүй л амьдралд л одоо бас лалтаж онж явал юмны л нэг баг. Ер нь хүн бол дуу дуулна, уран бүтээлч болно гэдэг бол маш их өөрийгөө ойлгож, өөрийгөө ойлгохоос гадна өрөөлд яг харагдаж үзэгдэж ижил тэр шийдвэрийг гаргаж ивэл их зүгээр юм болов гэж байна. Ер нь дуучин хүний одоо хүнд байх ёстой зүйл бол одоо ингээд хэрвээ тоочих юм бол за авьяас тийм ээ хөдөлмөрч зан за одоо юу гэдгийг зүтгэл одоо итгэл юу гэдгийг би мэдэхгүй байна. Ингээд хэрвээ нэрлэгээ тэгвэл өөрөө ямар зүйлүүдийг ингээд дистралаад нэрлэх вэ? Аль нь хамгийн чухал байна дундаа? Ер нь бол хамгийн өөрийн гэсэн одоо төрмөл авьяастай байх хэрэгтэй. Тэн дээр маш их хөдөлмөрч байх хэрэгтэй.
энэ дээр маш их мэдрэмжтэй байх хэрэгтэй. Хүнээр багшаар нэг юм хэлүүлэхэд тэр юмыг ахиж алддаггүй л. Ерөөсөө л одоо зүгээр телевизээр ингээд дуулж байгаа хүнийг харчаал тэр харсан хүнийхээ сайн сайхан юм л өөртөө авчих хэвээр. Мэдрэмж тийм бас хүнд байхгүй энэ төр байхгүй. Жишээлбэл дуулж чаддаг юм авьяастай мөртлөөсөө мэдрэмжгүй хүн гэж байхгүй. Тийм үү? Одоо мэдрэмж гэдэг чинь бол одоо маш их баг дуулахаасаа илүү гэж би боддог. Ягаад тэгэхээр зэрэг тайзан дээр гараад тэр миний өмнөөс харж байгаа тэр 50 ч хүн байж болно, 500 ч хүн байж болно. Тэр хүмүүсийг ингээд өөрлөгөө хараад тэр улсууд яг миний дууны яг юуг нь мэдэрч байна гэдгийг дуулж явахдаа нүдэндээ яг ингээд хараад ойлгож идэг. Тэр хүмүүс яг миний одоо хоолойнд нь юм уу, дуунд нь юм уу, энэ дууны аяын сонсох гээд бүгдөө нүдэн амтсан ингээд сууж гинүү тийм ээ. Тэгэхээр би яг миний хөдөлгөөнийг ажиглаад байна уу? Тэр болгон ч мэдрэмж шүү дээ. Бид нар ард түмэнд зориулагдчихил ард түмний өмнө юм хийж байгаа болохоос далд зүгээр ширээний ард хизээч юм хийдэг л баг. Тэгэхээр зэрэг мэдрэмж маш өндөр байж ийж дуучин бол. Ганцааргийн хувьд одоо нийтдээ хідэн одоо дууны эзэн бэ? Одоо өөрийн чинь хувьд одоо төрүүлсэн уран бүтээл гэх юм бол ингээд тоолж үзсэн үү ерөн дуунуудаа? Яг тоолж бол үзээгүй юм байна. Нуурч бас нэг 6 цомог гаргасан, 6 цомогт нэг 10 гаруй, нэг цомогт нь 10 гаруй дуу орсон гэж бодоход. Эдгээрээс бол хуучны одоо бид бүхний хувьд одоо алтан сан хөмрөг гэж болох бүтээлүүдээс гадна яг өөрийн чинь шин дуунууд байна шүү дээ. Тэгээ одоо дуучин хүн, уран бүтээлч хүн бусад дууны эзэд болох өмчийн эзэд болно гэж хэлж болно тийм ээ. Хөгжмийн зохиолч, яруу найрагч, студиуд эдэртэй яаж одоо хамтарч ажиллаж байна? Хөгжмийн зохиолчид хэрэг тэр өөрийн чинь санааг одоо шаардлагыг гүйцэж өөрт чинь аяыг өгж байна. Хэр их олон яруу найрагч байна. Студи продакшнууд яаж ажиллаж байна юм бэ? За олон уран бүтээлч нартай хамтардаг юм аа. Уран бүтээл гэдэг бол маш олон хүний зүтгэл сэтгэлээр бүтдэг. Одоо ганцхан уран бүтээлч нар ч биш. Энэ дунд чинь эдийн засгийн асуудал гэж уран бүтээлч хүнд маш том асуудал. Энэ дээр хүртэл одоо нөгөө менежмент үү? Тийм. Менежмент, нутаг орны одоо бизнесмэнүүд, ах дүүс, таньдаг мэддэг найз нөхдүүд маань одоо маш тусалж дэмжиж ижил идэвхтэй бүтээж штт. Тэгээс одоо бол одоо хуучин цагт бол уран бүтээлч шүлэг бичээд шүлэг нь ая зохиогдоод дуу болоод тэгээд нэг дуучиндаа өгөө. Тий, дуучиндаа дуулуулад тэгээд тэрий чинь шүүдэг, шалгадаг, дүгндэг, цэгэндэг газартай болсон гэх юм бол тэр дууг чинь шагнадаг, урамшуулдаг ийм байла. Одоо бол нэг дууг уран бүтээлч хүн шүлгээ баг хүнээс мөнгө өгч аваа. Аяа мөнгө өгж зохиолгоно. Тэгээд дуугаа бичүүлэхдээ маш их мөнгө төгрөг эдийн засгийн хүндрэл учирч байна. Тэр болгоныг өнгөрөөж гаргацгаад дараа нь дуугаа хүнд хүрэхийн тулд бас одоо нилээдгүй замыг туулна. Нилээд замыг туулж ийж хүнд хүрэх болчиход байна л да. Ер нь нэг дуу хэдий хэрэг хэмжээний мөнгөнд багтдсан бэ? Одоо ингээд нэг дундажийг бодоод үзэхэд зүгээр зөвхөн студийн бичлэг гэтэл нэг сая төгрөгөнд. Тэгэл одоо бусад зардлууд нь бол цаг тухай үеийн одоо ямар ч байж болно л доо. Тэгээд одоо өөрийн чинь хувьд энэ гаргасан энэ санхүү тийм ээ энэ мөнгө буцаад өөрт чинь дүн болоод эрэхтэй мөнгөөр ирэх юм уу? Одоо сэтгэл санааны тийм сайхан тайшрлаар ирэх юм уу? Одоо юугаар ирж өөрт чинь одоо тийм нэг сайхан за боллоо доо гэсэн юм санааг авцрах уу? Манайд яг нөө тогтолцоо нь буруу яваад байгаа болохоор зэрэг би нэг цомог гаргах гэж энд чинь 10 дуутай цомог гаргахад зүгээр зөвхөн бичлэг нь 10 сая төгрөг. За тийм байна. За тэрний цааталд одоо зохиолчтой наан цаана ингээд өгсөн барьсан ингээд за тэгэл энэ CD чи өөрөө бүтгэхэд тийм ээ. Тий өөрөө ингээд хэвлүүлэхэд хэдэн төгрөг байх вэ ингээд эдгээр чинь бол биднэрт буцаж ингэж яг мөнгөн хэлбэрээр бид нарыг ингэж орж ирж байгаа юм бол яг алга. Бид нар цомгоо гаргах гээд студиээр ихээ бэлдээ байж хахад баг нөгөө их нь зах дээр очсон 1000 төгрөгөөр зарагдаад байждаг. Энэ асуудал одоо хүртэл шийдэгдээгүй л байгаа юм. Энэ одоо ерөөсөө маш их яригдж байна. Сүүлийн үед бол нэлээд яригдж байгаа учраас бас цэгцрэх болов гэсэн бодолтой байна л да. Яаж цэгцлэх гэж юм тэгээд энийг? Энийг одоо хуулийн хүрээнд цэгцэл. Хурааж аваа, торгоо. Одоо тэр нь чи юу вэ? Одоо хуулиал одоо манайхан чи нөгөө нэг хууль дүрм журм юмаа л одоо энэ хүн энэ дууг эзэмссэн л бол энэ дууг хууль жолшруулахыг хориглоно гэж бичсэн мөртлөөс тэр нь хизээч хэрэгждэг. Захын хүн одоо захын сайтаас татаал авчдаг. Зах дээрээс 1000 төгрөгөөр худалдаа авчдаг. Би энэ 100000 төгрөгөөр CD-г зарах га явж байхаар тэнд 1000 төгрөгөөр зарж авах чи хүн юу гэж. Тэгэхээр зэрэг бол энэ уран бүтээл хийнэ гэдэг нь
бидний өөрсдийн одоо тийм кап юм маш гоё уран бүтээл хийж ард түмэнд нөгөө уран бүтээл маань хурж хаа нэгэн газар яваад очиход алгаа ташаад тэр дуугаа дуулаач. Тэр дууг гэж сонсё. Тэр дууг чинь би байнга сонсдог шүү. Машиндаа ингээд хол ялангуяа энэ хол их тээвэрт явдаг, хол замд явдаг усуд одоо надад маш их талархдаг шүү дээ. Тэгээ хол замд явж байхад үнэхээр нэг хань болдог шүү. Манай яахан нийгэмд бас нэг тийм л манай уг нь бол одоо бусад урлаг хөгжсөн хөгжилтэй газар бол өөрийн чинь хэмжээний дуучин хүн бол нилээд одоо тэр баячуудын тоонд байх гэж бодож байна л да тий. Одуудын од гэж яриад байгаа тэр одуудын зэндаанд бол бас байх дуучид байгаа шүү. Тийм. Тэгэхэд манай дуучид болохоор нэг үзэгчдийн алга ташилтаар бүхий л одоо тэр санхүүгийнхээ хямралыг тийм ээ өөрийнхөө одоо зовлонг одоо тэндэл жаргаж өнгөрөөн гэдэг энэ жоохон миний бодлоор бол зүйл асуудал байна. Гэтэ ер нь ирээдүйд өөрөө энэ байдал яаж засагдана гэж боддгоо байдал сайжрах уу? Сайжрах тийм хонглын үзүүрт гэрэл гээгээ харагдах юм уу ер нь? Одоо чинь угаасаа бүх юм ингээд нэг бас хуучнаа бодвол жоохон зэгцрэл байна л да. За. Тэгэхээр энэ замаар ингээд бас ямар ч байсан зохицуулагдах байхаа гэсэн бодол бол байгаа. Өөрийнхөө хүүхдийг өрдөж найдлахын дуучин болно. Энэгээр би амьдралаа хоолоо олж идэнгээ зөвшөөрөх өнөөдрийн байдлаар. Яг авьяастай байх юм бол би 100% дэмжинэ. Энд бол тэр ирээдүйн амьдрал хамаагүй ямар ч байсан гол нь энэ хүн өөрийгөө олох авьяастай л байх чухал гэдэг тийм бодол байх шүү байна. Тий. Ерөөсөө л хүн бурхан хүнд нэг чаддаг юмыг заавал өгдөг. Тэр юм ал хүн олж харах хэрэгтэй. Олж мэдрэх хэрэгтэй. Мэдрэмж гэж яриад байгаа чи. Ерөөсөө л энэ үү? Авьяасаасаа наан мэдрэмж шүү ер нь. Би одоо зүгээр жишээлбэл ингээд студид очиод дуугаа бичүүлэхдээ тайзан дээр гараад яг зэрэтлийн өмнө дуулж байгаагаас гүйц дуулж чаддаг шүү дээ. Яг тайзан дээр гараад яг зэрэтэлтэйгээ ингээд харьцаал ингээд дуулахад миний жинхэнэ нөгөө яруу найрагчаар ерөөл онгод орж ирэх гардаг байна. Яг студид ороод ингээд бичүүлэхэд яг би тэрэн шигэ байж чаддаг. Хоёлаа нэвтрүүлгийн төгсгөлд нэг сайхан мөрөөдөд одоо дуусгая да нэвтрүүлгээ. За нэг сургуулаа 2007 төгслөө. 6 төгссөн тийм ээ. Одоо за нэг 10 жил бол яг бүрэн дүүрэн сургуулийн дараа бол ингээд уран бүтээлд энэ өөрийгөө зориулж байгаа хүний дахиад нэг 10 жил болъё гэж. 10 жилийн дараа чи 10 жилийн дараа манай Монголын нийтийн зохиолын дуу ямар шохон байдалтай байх вэ гэж хоёлаа мөрөөдөхөө. Маш их чанартай болсон байх гэж бодож байна. Одоо бол хүн болгон шүлэгчдэг. Мэдээж хүн болгон аавтай, ээжтэй, нутаг усттай, газар шороотой. Одоо хүн болгонд бахархах нандинах юм байна. Тэр болгондоо зориулаад баг хүн болгон өөрсдөө зөвхөн шүлэгчдэг болсон. Тэгээд тэрийг хамаагүй энэ заавал ай хийгээд хүнд ингээд мөнгө өгөөд байхаар өнөөдөр зах зээлийн үе шүү дээ тийм биз дээ. Хүнд мөнгө хэрэгтэй. Амьдрал мөнгө хэрэгтэй. Мэдгэт нь яалтчгүй зөхөөдөг. Тэгээд одоо за миний нутгийн, миний найзын, миний нөхрийн одоо чи таньдаг мэддэг, би чамайг өстой ингэдэг гэл ингээд. Тэгээд бахаар дуулдаг. Ийм байдлаар бол маш их уран бүтээл гарч. Чанаргүй уран бүтээл. Одоо би заримдаа өөрөө дуулцсан. Ерөөс танихгүй миний дуунууд энд байж л байдаг. Тиймэрхүү байдлаар бол хэсэг явж ирсэн. Тэр байдал байхгүй болно гэж бодож байна. Ер нь цаашдаа энэ одоо хуулийн хүрээнд ч бүх юм зохицуулагдах байх. Уран бүтээлч нарын хувьд ч гэсэн одоо тэртээ чанартай уран бүтээл хийгээд чанартай бас шагнуулах хэрэгтэй шүү дээ. Өнөөдөр өдөр хоногоо өнгөрөөж арга цаадаг энэ амьдрал удаа үргэлжлэхгүй байх гэж бодож байна. За сайхан мөрөөдөл сайхан ерөөлөөр нэвтрүүлэг дуусгахгүй бол дандаа болохгүй бүтэхгүй гэхээр тийм ээ. Яг Монгол хүн чинь амны бэлэг сайштай бэлэг гэж одоо ерөөдөг учраас нэвтрүүлэг маань ч гэсэн энэ ерөөлийг дагаад хоёлаа сайхныг өрөөгөөд нэвтрүүлгээ өндөрлөё. За манай өнөөдрийн урлаг соёлыг хүндрэх хааш нурсан бэ гэдэг нэвтрүүлэг дуусч өнөрхөн сонсогчдоо бид өнөөдөр нийслэлийн Улаанбаатар чуулгын дуучин Монгол улсын гавьяа жүжигчин Ган Зориг уран бүтээлчтэйгээ ярилцлаа. За тэгэд өөрийнхөө нийтийн зохиолын дуучдын хувьд одоо төлөөлөгчийн хувьд жаргал зовлонгоо хуваалцсанд маш их баярлалаа. Баярлалаа. Өндрөөс өндөр амжилтыг хүсье. Баярлалаа. За, эрхэн сонсогчтой хамт байсан баярлалаа. Дараачихан нэвтрүүлгээр тавтаа сайхан уулзъя. Баяртай.